Наадмын сайхан наацсан уу? Та бүхэн минь хотол болноороо динж хотол Динж илүү. хотол Динж сайхан хотол наацсан сайхан уу? наацсан уу? Манай ихч солонгосоос хотгоод хүрээдэг. Наатах гэж ирээгүй. Гэхдээ наадмын дараа ирсэн. Ирсэн одоо бид хоёр хамтдаа 3 дахь дугаар нь шууд ингээд спешиал дугаар. Одоо дахиж хизээ хамт бичлэг хийх би ч мэдэхгүй байна. Та ч мэдэхгүй байна. Бид ч мэдэхгүй байна. Тийм болохоор энэ бичлэгийг заавал үзээрэй гооч гэдэг. Цац тоглосон. За одоо яах юм? Одоо юу тэгэл хальт мулт Монголд ирсэн сэтгэлээ хэлэх юм уу та? Монголд ирсэн ч гоё нөө. Одоо ер нь л би одоо Солонгосын халуунаас дутаж ирсэн. Одоо л амар халуун байгаа хэ. Хэдэн градус хамт цаалаа? байгаа хүмүүс мэдэж байгаа. 35 маа хүрч байгаа хаа. 34 35. Гэтэл Солонгосын 35 чинь нас л тэмчихтэй бүч малын шүү. Дээж дороос төндөг. Жишээгээр хэлэх юм бол хүлэмж байдэн штэ. Та нар хүлэмжинд ороод ер нь бол байнга юм солонгос ингээ хүлэмжин дотор байгаа юм шиг л байдаг. Тийм агаар байхгүй тий. Салхи байхгүй. Байгаад салхи нэг юм амар юм сонио. Сэнсний халуун дээр тавьж байгаа үлээж байгаа юм шиг тийм салхи. Монголд бол та нөгөө наадмын дараа угаасаа сэрхэн болчихдаг шүү дээ. Одоо сэрхэн агаар бол гэтээ өдөртөө ингээ айгу нар нь бол амар хурц ингээ халуун байгаа юм гэхдээ орой өстө юу хизээ тийм нар гарсан бэ ингээ марттал хүүтэн байлаа дээ. Тэгээ надад нэг асуулт байна. Солонгосын одоо нөгөө нэг үдээс хойш гэдэг штэ орой. Тэгтээ орой гэдэг нь бүр харанхуй болсон үед биш. Солонгосын тэр орой нь гоё, Монголын яг тэр нар чаргаж байгаа орой. Монголын орой гоё штэ. Тийм шүү манайх. Солонгосын оройг би өстө гоё гэж бодож байгаагүй. Тэнийг сони шал өөр тий. Айгу хурдан оройг харанхуйтай амар гоё. Айгу хурд гинт ингээ харанхуй болчихсон штэ. Амар харанхуй болчтой. Ирс харанхуй бол доо. Тэний юм гоё нар марж харгаж байгаа ч мэддэггүй. Ийм сонио. Тэсний юм бас Монголын ч юм болохоор орой яг уур амьсгалын хүрт өөрчлөлттэй штэ. Жохоо юм гоё сэрүүхэн халуун байжаа нэг юм жохоо хүүтэн сэлхмэлүүлээд тэр нь Монголын хэлүү юм шүү. Өөр Монголд ирээд өөрөө сүүн зарим гоё лээ. Сүүн зарим гоётэй. Сүүн зарим баг өдөр болго идчихин дөө чиш. Тэгэл ер нь гоё энэ дөө. Тэгээд одоо ч нэг хичээл сурвал амарсан учраас төвчрөлн ч гэсэн их амар биш учраас бас харцсан гайгүй байна. Төвчрөлс ирсэн байгаа. Тэгээд гэрийнхэн тагаа уулцсан юм. Гоё. Гоё юм аа. Гоё юм аа гэх. Монгол ирэхээр ингээд унтахад хүртэл ингээд амар дөрөв мөч ингээд амар гоё. Тэнийж унтдаг шүү дээ. Монгол логс ягаад ч юм ингээд зайтай байгаа ч гэсэн ингээд нэг тийм. Нэг юм байдаг л ах тий. Утагтаа ирээд хүн чинь одоо тий дөрөв мөч амраад тэнийгээд ингээд сүнийхад хүртэл урамтай санаач авчаа. Тэгэж ирээл тэгээд одоо бит хоёр энэ подкаст өнөөдрийн подкаст болохоор сэдвийн хувьд гэх юм бол бас та нарт хэрэгтэй шүү. Өнөөдрийн сэдв маань болохоор оюутны амьдралын real story. Одоо хоёулаа Солонгост оюутны амьдралаар өнгөрчээсэн юм чи тээ. Одоо байр орон сууц ямар байсан бэ? Өдрийн хэрэглээний зардал ямар байсан бэ? Хэрхэн мөнгөө хэмнэж амьдрсан бэ? Яаж амьдрал илүү хямдхан амьдрах вэ? Боломжтой тип тий тип өгөх юм байна. За чамаас эхлээд Солонгос сурж байхдаа ямар байранд төрөөс идтэй иржсэн гэдэг хэлчих юм. Наваа явхад би тэгтээ дотор байраар нөө нэг Монголоос оюутнаар Солонгос руу явхад нэг бол дотор байранд ч юм уу эсвэл шир авс эсвэл төрөл саднгийн байна гэдэг тиймэрхүү боломжууд хөвчлэн. Тэнгүүд миний хувьд дотор байранд би ороогүй. Тэгээд дээрээс нь шир авалт ороогүй. Хамаатныхаа төрөл саднгинд очиж хэлний бэлтгэлийнхаа эхний хугацаанд байж байсан. Тэгэхээр шууд бол очоод одоо дотор байрны мөнгө ч юм уу эсвэл юуны мөнгө гэдэг үгүйгүй. Байрны мөнгө төргөөгүй. Тэгж жагаад харин оюутан болоод яг үндсэн ангитай бакалавртаа ороод тэгээд тустаа гараад ганцаараа one room түрээсэлсэн. За one room-д хийдсэн. One room чинь 2 саяын барьцаатай байсан. Би тэгтээ найзтай гамд орж ирсэн байхгүй юу. Тэнгүүд 2 охин болохоор гээд хоёлаа яг бүх юм хуваагаад төлөйгингүүд яг нэг барьцаанд 2 сая болохоор 1 сая гэж гаргаад тэнгүүдээ түрээс нь болохоор 400 илүү тэнгүүтлээ ямар тааж 50,000 вон нь тог газ солонгосчин газар зөвхөн ажилтаа шүү дээ билетэг хэдэн оны мөнгө ирж байгаа лээ 2020 оны мөнгийг ирж байгаа шүү 2021 он руу орох явцдах тэр одоо тэр үеийн ханшаар одоо байрны юу нэ ханшийн юу байхгүй дээ зөрүү гарсан зөрүү өөрчлөлт байхгүй одоо ч гэсэн ойролцоо нэг 2 саяын барьцаатай 300-400 мянган
оны туристтэй тийм нэг өрөөнөө. Гэтэ манай байр чинь бол айгу тэр үедээ тансаг байранд байсан юм а. Хоёулайсан болохоор тэгээд юу Тэр гэж чинь гоё орж байранд ирсэн. байсан гэсэн шүү дээ. Тийм. Тэгж байгаа тарай. Дараа нь бол тэгээд зөндөө бол угаасаа зөндөө бол байр маяр солиндөө тэгэл харж байгаа л нөхцөлтэй таарсан байрнууд орох болж байна. Та. Тийм. Би болохоор анх очихдоо бас эхлээд хамаатны дөнгөө байсан. Тэгээ нэг 3 4 сард байж агаад явандаа найзынхаа хажуу өрөөг түрээслээд тэгээд яг барьцаа мөнгөнд төрүүлж өгөөгүй. Тэгэхээр зөвхөн түрээсийнх нь тал буюу 150,000 вон. Яг 300-ийн түрээстэй байр байлаа гэж бодоход 150,000 вон талын төлөөд амьдарч гэсэн гэсэн үг. Тэгээд тогос газаа болохоор хэрэглээгээр гарчдаг штэ тэр чинь. Нөгөө зүгээр ирснийхэн дараа хувааж төлөөл шилж өглөөл явчихдаг гэсэн. Нөгөө тогоо газ нь бас улирлаас амараад үүрүүр тийм. Тийм. Одоо чинь зуны улирал гэх юм бол одоо тогны мөнгө амар их гарна шүү дээ. Нөгөө кондишн ажилуулаад. Тийм. Тэнгүүд өвлийн улирал болохоор нөө шалаа халаагаад байгаа болохоор газны мөнгө. Газны мөнгө их гарнаа. Тэр нь бол гарнаа. За. Тэгвэл одоо байраа хоёлаа бол хайгаагүй юм байна. Хайж үзээгүй юм байна. Хайж бол үзээгүй. Айгу азтай нэг юм бол азтай. Тэгээ болоо. Хайх хүүхэд байвал яах вэ? Хайх хүүхэд байвал манайх руу холбогдож байна. Манайхаас байрыг өнгөө хайж өгдөг байгаа. Дотор байранд орох боломжгүй байх юм бол дотор байрны ойролцоо нөгөө оюутны ордог байрууд гэдэг чинь тийм нийтийн байр ч гэдэг юм уу. Тиймэрхүү байрнуудаас хайж өгч болно. Ирсний дараа бол одоо нөгөө байр хайдаг янз бүрийн аппликейшнуд байгаа шүү дээ. Тийм. Яг хэлгүй хэлийн бэлтгэлээр ирчээд гинт байр хайх юу гарч ирэх юм бол нөгөө Монгол Facebook группүүд бас байдаг тийм. Яг манайхаас асууч болно л да. Манайх занах руу ч асуухгүй яг зүгээр тийм яг өөр бас арга. Тийм бол ингээ хүмүүсүүд Монгол монгол хэлээр ингээд тэнцээ тийм байр тэдэн төгрөгийн байр цаа тэдэн төгрөгийн тэгээд тэндээс нь харж байгаа тэр монгол хүнтэйгээ ярьж агаад байранд орох бас боломж байна. Байдаг. Тий, одоо ч харцангуй нөгөө монгол хүмүүс тийм байр зуучлал их болцсон лээ. Facebook энэ төр нэг өрөөнүүд монгол хүмүүс аяг их зуучлалт болсон мөлий. За нэг байрны тал нэг тийм байна да. Байр нь хамгийн өдрийн хэрэглээний зардлуудаа ярих уу? Хэрэглээ өндөртэй хөө ичлээ. Одоо тагилчил. Хэрэглээний зардлуу. За тэгэл одоо би ч болохоор нөгөө одоо хэлний бэлтгэлд ингээ байлаа гэж бодоход холоос явдаг гэсэн аахгүй юу? Метрогоор 40 минут явна гэсэн үг. Гэр хэлний бэлтгэлийн сургуулийн зай. Тэнгүү чинь метронд өдөр болгон явдаг гэсэн аахгүй юу? Ер нь бол бараг 7 оны 5 6 өдөр явчихжин гэсэн үг шүү дээ. Тэнгүүд яг метроны мөнгөө метроны мөнгөд их гардаг байсан байх. Тэр үед тэр үедээ. Тэгээд тухайн үедээ яг одоо ч нас нөгөө нэг удаа нөгөө 60,000 ч юм уу 50,000 вон төлөөд ингээ хязгааргүй ашигладаг карт энэ гардаг болсон. Намайг ах тухайн үед чинь 55 орчилоо цэнэглээд сар ингээд өнгөө явдаг нэг тийм бид гисэн. Тэгэл нэг тиймэрхүү карт ашиглаад нэг метронуудаа бол нэг 50-60,000 вон бол сартаа. Тэгэл хоол чинь бол одоо сургуулийн хоолны газар чинь хямдхан шүү дээ. Тий. Нэг 5-6 мянга тий. Тэгээд өдрийн нэг хоолой сургууль дээр оройныхоо гэртээ ч юм уу. Тиймэрхүү байдлаар. Хоолой метрогоо одоо болохоор тэгэл би амар тэгдэгснээ. Анх очиж бол ингээл авсан юм болгоно бичдэг гэсэн. Ёо юу амар 1500-ын чипсээ хүртэл 1500 чипс амар сахуугаа тавцдаг. Сүүл рүүгээ тэгээ. Энэ 3 сар хийсэн үү тэгэл харин хүмүүс тэгж явна бичиж тооцонгуутлаа одоо нөө 24 цагийн дэлгүүр буюу пионы жамд ингээд амар хүн гүрээд байгаагаа мэдлээ. Тийм учраас энийг хамлаа айхтрах хэрэгтэй. Янз бүрийн ингээд нөгөө чипс чихрэнд ингээд ялангуяа ингээд хичээлд явдаг хөлтөч тийм юм амар мөнгө хүрт юм бэл. Жижиг юм амар. Тэгэл өдөрч яг нэг аавны тооцоол тиймэрхүү л байдаг гэсэн юм да. Урсгал зардал. Өдөр тутмын зардал ярьлаа. Өдөр тутмын хэрэглээний зардлуудаа л яриад байгаа шүү дээ. За метроны мөнгө ирсэн, хоолны мөнгө ирсэн, өөр юуны мөнгө гэж байна. За бичиг хэрэг янз бүрийн юм. Тэгэж энэ одоо нэг 3 сартаа юм уу эсвэл семестртээ нэг л удаа авна шүү дээ. Тэгж өдөр болгон аваад. Тэгэл бус нь болохоор зүгээр ер нь сарын юу гэж орж ирэх юм бэ? Өдөр тутмын гэх нэрээ хоол метро хоёроос. Тийм хоол метро идэх юм хөл юм байна да. Тэгэл янз бүрийн өөрийнхөө дуртай амтны чихэр авах. Тиймэрхүү юм зарж орж байгаа хта. Миний болохоор минийх нэг метронд нэг мөнгө өртгөө байсан юм аа. Тэгэл яг л нэг ижил нөгөө сургуультайгаа ойрхон байсан болохоор нэг бол автобусан суучна, нэг бол метронд суучна. Тэгээд нэг бас мөнгө өртдөг байсан юм аа. Өсрөл за нэг хамгийн хол явлаа да. Хажуугаас цагийн ажил мэжилт явдаг гэсэн болохоор 30 хэдэн мянган вон зон гарч илүү.
Тэнгүүтлээ хоол дээр болохоор би нэг бодлоо их хацтай хүн. Гэртээ хоолоо хэлгээд идэгсэн чи. Хаас тийм Би- юм аахгүй. Тэгээд өөрөө хоолоо хийж идэггүй. Тийм тэгээ нэг бол найзтайгаа эхлэх байдаг байсан. Нөгөөд найз амир өөрөө хоол хийж дуртай чи өөрөө хийгээд идэгсэн. Гэтэ би тэр чинь мөнгө нь бол ингээ гаргана штэ. Тэгээ сард гарах мөнгө төгөө ингээ мэ гэж юунаас 50% зарж тийм тэгээ дараагаас нь болохоор ингээл бас хүүхэд л ус байна. Хүн л ус байна. Найз залуутай болно. Найз залуутай бол ихсэн гэхгүй задлаа. хоолоо болж идэх юм. Агуул биш тэр чи хийл штэ. Бас ингээл хийлгээл тэгэл ер нь жоохон хоолны онгодтой явах л да өхрийн орд. Тэгэж явсан болохоор хоолны мөнгийг за яг сард бол гэхдээ хангалттай хүнсээ цуглуулахад бол за нэг хүнээс хоёулаа байдаг байлаа гэхэд нэг хүнээс бол нэг 80 мянган вон ч юм уу 80 бай тий 80 маяг гэдэг юм шүү дээ. Энэ хийж сонсдгоо дөө. Нэг став тийм сонсдгоо. За. Дээр захирал битэр чек хийсэн. Тийм байна. За одоо болохоор тэгээд юу байгаа лээ? За одоо хэрхэн баг мөнгөөр смарт амьдрах вэ гинэ? Яа. Хэрхэн баг мөнгөөр смарт амьдрах вэ? Эхлээд зүгээр зардлуудаа ярьчих л да. Одоо чи өөр нөгөө сар болгоны урсгал зардлууд байлаа. Тэгээд яаж одоо за ийм зардлууд байдаг юм бол энэ дунд яаж тийм тог ус газ маз одоо нөгөө даатгал маатгал утасны төлбөр тэгээд тийм юмудаа хэлж байгаа. Тэгээ хамгийн сүүлд нь болохоор ойлоо яаж энэ их мөнгийг смартаар бага болох боломжтой вэ гэдгийг яриа. Тэгээд тэгэхээр нэг тийм санхүү магуугийн зөвлөх биш болох. Смарт яхан ч бас юм бэ тий. Зүгээр чип өөртөөхөө хэмжээнд хэрхэн хэмнэж амьдэрсэн бэ. За тэгээд за эхний ээлжинд ямарсан хоёлаа ингээ ярьчлаа. Тэгээд даатгал гэж одоо бас нэг солонгос чиг чухал юм байгаа штэ. 6 сар болсны дараа улсын даатгал заавал хамрагдах хэрэгтэй байдаг. Улсын даатгал маань сар болгон оюутны хөнгөлтөө аваад нэг 72,000 вон орчим болсон баа. 75 ч гэлээ. За тэгээд тэрнээс өмнөх 6 сард аваа сургуулийн даатгалыг нэг сарын биш одоо 3 сар буюу нэг семестрийн нэг 80 хэдэн мянган вон байна уу? Нас одоо нөгөө тухайн оюутны нас янз бүр юмнаас болоод үнэн өөрөөр гарчт юм лээ. Энэ бол нэг 80-аас 90 мянган хооронд. Гэхдээ тэр нэг семестр учраас сургуулийн даатгал бол эхний ээлжинд аюу хямдхан байдаг байхгүй 3 сарынхаа. 6 сар болсны дараагаас сар болгон төлөв авчид болохоор жоохон үнэтэй тусаж магадгүй. Гэхдээ тэрийг бол заавал төлөхгүй бол болохгүй. Тэгвэл виз чинь одоо визний сонголт ч гэдэг юм уу тийм юмд одоо жоохон хатуу болцсон л. Төлөөг байх юм бол заавал төлөх визийн сонгохгүй болцсон бэлээ. За тэгээ өөр зартал. Та ямар гоё official. За тэгээ өөр зартал. За ярьж өөрчлөлээ. За өөр зартал бол утасны зардлаад бидний чигээр хэдүүлээ. Тэр чинь солонгост нэгж гэдэг юм бол байхгүй. Тийм учраас ингээд сар болгон дата авах гэсэн юм. Тэр чи үдүүлээ монголоор дараа төлбөрт. Тийм бүгдээрээ дараа төлбөрт. Тийм болохоор чи бүх сонголтуудаас гэхдээ айгүй олон сонголтоо тэр дундаас нарж аваад 30 эдэн мянган сонголтыг авах уу 40 50 60 70 80 бүр 100-ийн хүртэл сонголтоо. Тэндээс нарж аваад өөрийнхөө сар болгоны хэрэгцээндээ хангагдсан багцаа сонгож аваад тэрийг сар болгон төлөөл гэсэн үг. Тий анх явж байгаа оюутнууд бол 36 хэдэн зүгийн багц бол зүгээр идэг шүү дээ. Дата хязгааргүй яриа хязгааргүй. Тэгээ тэр чинь нөгөө нэг солонгосчин Монголын хувьд бол гэдэгтэй амар болчлээ. Ер нь нөгөө Wi-Fi энэ тэнд бага. Автобус нь хүртэл Wi-Fi-тай. Гэтэ жоохон муу л та. Тэгээ сургуульч нь Wi-Fi-тай байж таараа. За тэгээд Wi-Fi-тай. Дотор байр Wi-Fi-тай. За one room байлаа ч гэсэн one room-ууд ихэвчлэн бас Wi-Fi-тайгаа л байгаа. Тэгэхээр дата бага өргөднө. Тийм учраас тэгээд яриандаа харуулад яг нэг гадуур явахад хэрэглэгдэх л дата ашиглах ч юм уу уцаар ярих боломжит багцыг сонгоод тэрийг сар болгон заавал төлнө. Төлөхгүй болохгүй. Тийм. Тэгээд одоо өөр чин тогны мөнгө. Тогны гардаг үлээ. Тэвэндээ л янз та 20,000 зангалттай 20-30 мянга. Тэгээд дотор байранд байгаа хүүхдүүд бол нөгөө өрөөндөө байгаа хүүхдийн тавар хуваагаад төлчдөг болохоор нэг хүнээс нэг 7-8 мянга ч юм уу тэрхүү гарна. Газ бас нэг газ нарай үнэтэй гардаг тийм. Хэд гад юм бэ? 50 за 50 мянга орчим гэж бодчиход. Гэтэ энэ болгон бүгдээ яг тогтсон үн биш шүү дээ. Тийм хэрэглэнээсээ л аваад. Тэгэхээр одоо та хэд мань яах нь хэмнэх нь тийм. Усаа баг хэрэглээ. Шалаа баг халаа унтраах нь шүү дээ. Ер нь л кондишнер багасаа. Кондишнер багас айлуулах сэнс. Тэгээд оюутны одоо сургуулийн кампус чинь нэг янз бүрийн оюутны амар хөрөөнүүд л хийдэг шүү дээ. Тэнчэнэл бай сэрүүг. Тийшээ л. Ерөөсө тэндээ л. Тэг чиг бод мод байг
Тэгэл очиж сайхан гэртэл хичээлээ гээл. хичээлээгээл тэгж байгаа л нэг гоё залуу гараад ирчихлээ. За одоо болохоор Одоо юугаа ярив. Юу лээ? Аргууд яаж одоо энэ их одоо ингээ ярангууд амар хүн байгаа юм чинь ингээд тэнгууд энэ мөнгүүдийг те оюутан хүн цагийн ажил хийгээд за яаж эдрийгээ зохицуулж болох вэ гэдгийг манай мастер ихч маань хариулнаа. Мэдгүй өөрөө надрч гэдэг. За. За яг эхний ээлжинд юу вэ? За цагийн ажлын талаар яриа заяа. За цагийн ажил бол одоо Солонгост нэг цагийн 10,000 вон болсон байгаа. Тэгэхээр оюутнууд маань ерөнхийдөө одоо нэг 7 хоногийн 25-аас 35 цагийн тийм ажил хийх эрхтэй байдаг байхгүй юу? Гэтэ яг хөө тэгээд ихэнх оюутнууд нэг амар аль бие сар зөвшөөрөл авна гэхээс илүү хагас цагийн ажлууд хийчихдээ юм байлээ. Тэр маань одоо өдрийн 5 цагаар ажиллах боломжтой гэсэн. Тэгэхээр одоо хичээлийн хажуугаар ч юм эсвэл хагас утаснандаа бол нэг 50,000 өдрийн 50,000 вооны цалин тавил ажил хийх боломжтой. Урт хугацаанд хийчихэр чинь өдрийн хэд болох 100,000 болох нь ч тийм. 10-аас 12 цаг ажиллана гэдэг чинь тийм. Тэгээд би бол одоо нэг 7 хоногт тухайн үед нэг хагасаан ч юм бүтсэндээ ажиллачаад нэг 50 жилөө 100,000 вооны цалин авчи тэрнгээрээ 7 хоног амьдрал. Хөө яаж гэж амьдарч байсан шүү дээ. яаж гэж тийм хараас нэг байгаль юм шүү дээ. Тэгэл яг ер нь тэгэл хагас визанд ажилласан мөнгөөрөө дараагийн 7 хоногт амьдрна гэж батсан л та. Тэгэл одоо тэр метроны одоо сарын нэг удаагийн төлөлтийн төлөөд авчдаг метроны карт ч гэдэм үү те. Тэгээ дээрэс нь утасны мөнгөө бол одоо хамгийн бага зардлаар хамгийн бага төлбөртэй тийм утасны хэрэглээ ашиглах ч гэдэг юм уу. Энэ анх утас хүүхдүүд бас амар тэгдэд юм билээ нөгөө. Одоо нөгөө солонгос чинь нөгөө утас ингээ амар лизингээр авдаг. Тэнгүүд нөгөө утасны мөнгө болон тэр одоо хэрэглээний мөнгө нийлээд сарын одоо 80,000 90,000 төлөлттэй. Ер нь бол тийм бараг 100 гардаг үст тий. 100 гардаг. Тийм юм амар их авчдаг юм билээ. Тэгээд тэр чинь баг бүтэн жил төлдөг үстэй. Тийм шүү дээ 12 сар эсвэл тий 24 сар. Тийм. Тэгэхээр тэрний өөрөө утсаа мэдээж хэрэгд нөгөө бэлнээр нь худалдаж авчаад одоо тэр дата юунаас хамгийн хямдхан вакцины ашиглах гэсэн үг нэ арай хэмнэлттэй л гэдгийг. Тэнгүү тэр чи тэр утсыг авахаар бол чи тийм хямдхан вакцины ашиг цаанаасаа болохгүй заа. Тэнгүү чи заавал үнэтэй вакцины ашиглах. Чаал хэрэггүй үнэтэй вакцины дуусгаж чадахгүй ашиглана гэсэн үг. Тэгэхээр энэ бол нэг бодол юм. Тэгэхээр санхүүгийн эрх чөлөөнд хүрчээд шинэ утас авах нь шүү. Зээлээр авч болохгүй байх нь шүү. Одоо ч танаас зээлийн утас дээр авах гэхээр нөгөө визний хугацаа амар хардаг болсон байт юм бэл. 12 сар биш 6 сар. 6 сараас дээш байх хэрэгтэй юм байна. Тэнгүүд чинь нөгөө ихэнх хүүхдүүд маань нөгөө 6 сараар виз аваад авчихгууд чинь очиод 1-2 сарын дараагаас гинт одоо утас муцаа ингээд визний хугацаанд бүрддэг юм бэл. Уусаа хэлимплэх болохгүй сте дээд дөрөвт. Яг за янз бүр л гэдэм шүү. Жогон дээр үеийн утсууд нь болоод идэм билээ. Сүүлийн үеийн бол за энэ дээрээс за миний хэлэх чипүүд гэх юм бол би бол угаасаа айгүй хүнхэн ярьж байгааг мэдж байгаа. Хүнтэй амьдр. Найзтайгаа сургуультаа эмэгтэй найзтай болсон бол эмэгтэй найзтайгаа хоёулаа сайхан ярилцж агаад хоёр талаас гэрээ хийж байгаа. За гэрээч үү эмэгтэй зүгээр ингээ ярилцаж тохиролцоод за эсвэл солонгост байдаг найз чинь бол аль ямар нэг найз чинь бол байж л таараа штэ. Тийм учраас яг сэтгэл санаа нийлэх би нэг ойлгох найзтайгаа хамт амьдрах. Энэ нь тухтай бөгөөд одоо үнтэй одоо ингээ сарын байрны төлбөр балиач гэсэн тэрийг хуваагаад төлөх боломжтой байхгүй. Тэгээ дээрээс нь тэр чинь хантай давуу талтай. Дээрээс нь тэр чинь хоол моолныхоо мөнгөийг ч гэсэн хоёулаа сайхан хуваагаад өөрсдөө яг хувийн юмудаа туцтай төлөөд бусад гэр ахуйтай холбоотой юмудаа хувааж болно. Энэ бол нэг төрлийн арга. За нөгөөх нь юм бол энэ тентхийн Wi-Fi-ыг л ашиглах. Тэгээд Wi-Fi-ыг тэгээд багцаа хямдхан багц дээр тэг одоо хэдүүлэнд нь угаасаа нэг амар яг утсаар бол ярих шаардлага гарахгүй шүү дээ. Тэг нөө 0 10 гэж аал ингээл дугааруудыг хийх дугаараар ярих нэг тэгж шаардлага гарахгүй байна. Мессенжерээр л хвчлээ. Мессенжер монголчуудтайгаа сайхан мессенжерээрээ сургууль мургуултайгаа какао нөгөө нэг какаороо сайхан яриад тэг бичээл явуулчихад болно. Тэнгүүд нэг амар үнэтэй багц аваадах шаардлага байхгүй заяа. За тэг тэрнийхээ араас үнэхээр хоолныхоо одоо ингээд хүнс цуглуулж монголуулах ч юм уу тиймэрхүү нэг дор цуглуулах залхуутай төвөгтэй мөнгөн чинь тийм санагдах юм бол сургууль дээр хоол идэх арга. Сургуулийн хоолууд чинь 5,000 гэдэг байсан да тий. Тэгээ сайхан. Тий. Тэгээ дээрэс нь гоё. Солонгос угаасаа яаж мах идэхгүй байлаа чи ингээд тий бүтэн хоньны шүл уухгүй байлаа гэд ухаалдаж өмөхгүй. Гэхдээ сайн ойр авах хэрэгтэй. Тийм иймэрхүү чип аргууд бол биш шүү. Тий одоо тэгээд нөгөө манай одоо гол явуулдаг пиксог сурвалж юм бол хажуудаа уг нь галтгоотой байдаг аахгүй юу? Тустаа оюутнууд
одоо нэг цаг магаа бичээд ингээ хоол энэ төрөө хийх боломжтой тийм. Тэгээ галтгооны бүх хэрэгслүүд нь дотор байдаг байхгүй юу? Тэр нэг тоогоо, будааг, шаагч юу гэдэг. Ер нь бол бүхэл юм байгаа. Тэгээ оюутан өөрөө хүнснийхээ имийг л аваад орох боломжтой тийм. Тэгээд өрөөнүүд нь бол дотроо бас хөрөгчтэй байдаг учраас нэг жижиг хөрөгчтэй байдаг учраас нөгөө Хөршин дотроо махацхаа хөлтөгчөндөө махаад юм уу хүнсний юмаа бас хадгалах боломжтой байдаг юм байна лээ. Ер нь бол просто ганцаараа бүгдийг болгоно гэж бодож болохгүй. Хажуудаа найзуудаа хүчээ авч байгаа тэгээ сайхан ер нь тэгээ болно. Тэгээ эхний яг хөө хэлний бэлтгэлд авахт бол хийцгүү. Нэг тугасаа одоо ингэж ажил мэж хэлий боцсон ш тэр чихэлтэй ээжиж одоо би дамар ажлыг хийн. Чихэлтэй ээжиж одоо юу хийн. Арай гайгүй ажлыг болж хийн. За ажил хийлээдсэн хэлгүй хүмүүсүүдийг ахлаад ч юм уу тиймэрхүү байдлаар ажил хийх боломжтой болохоор хэлээ сайн суух хэрэгтэй. Тэгэл жилийн дараагаас тэгээд болно. Айл хүүхдүүд болоодах чигээ болдгоо яа. Тэгээ таад маань таалагдсан бол лайк, subscribe дараарай. Эсвэл та хэд ингэж гоё яриулмаар байгаа сэдэн мэдв байвал эсвэл одоо үнэхээр ингэж амьдрал оюутны амьдралын талаар те солонгос амьдралын талаар асуух асуулт их юм бол комент бичиж болно. Тэр комментийнхаа дагуу доор нь бичиж өгнө ш. Хариулт бичиж өгнө те. Бичиж өгнө. Нэгтэн бичиж өгнө гэсэн. Би бичиж өгнө. Тэгэхээр юу санаа зовхгүй асуугаарай. Чи чинь бас ингэж хоёр үний туулсан хэдэн жилийн бас солонгосын нөхцөл байдал амьдрал гэдэг чинь бас огт очиагүй үний үед хажууд бол бас ингэж юм байгаа шүү дээ. Тэндээсээ л хэлнэ гэсэн үг тэгээд юм шүү. Тэгээ за дуусглаа. Дараагийн подкастаар олцъя. Бай подкаст.